Ихэвчлэн MBC News мэдээллийн хөтөлбөрийн мэгвэр гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхонд анхаарлаа хандуулна. Хашаанда хог хаягдал болон өвс шарилжийг шатаахгүй байхыг анхааруулж байна. 8-р сарын айлхуудын хог хаягдлыг ачиж эхэллээ. Ус аймагт баруун бүсийн ахмадуудын удирдах ажилтны зөвлөгөө болон харууг аллахгүй байхыг анхааруулж байна. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Мэдээ эхлэж байна. Сүүлийн үед хур бороо орж өвс шарилж ихээр ургаж байгаатай холбоотойгоор иргэн аж ахуй нэгж байгууллага галт төмөр аюулаас урьдчилан сэргийлж хог хаягдлыг тусгай зориултын төвлөрсөн цэгт савнд асгаж тогтмол ачиж тээвэрлүүлэх өвс шарилжийг ил задгаа талбайд шатаахгүй байхыг анхаарууллаа. Сүүлийн саруудад хур бороо орж айл болон аж ахуй нэгж байгууллагын хашаанд өвс шарилж ихээр ургаж байгаатай холбоотой иргэн аж ахуй нэгж байгууллага гадна талбайгаа цэвэрлэх нэрээр хог хаягдлаа ил задгаа хаях шатаах нь ихсэх хандлагатай байна. Хогоо ил задгаа шатаасны улмаас галаалдаж ойрын болон бусдын эд хөрөнгө эрүүл мэндэд хохирол учруулах өндөр эрсдэлтэй. Тиймээс галт төмрийн аюулаас урьдчилан сэргийлж хог хаягдлыг тусгай зориултын төвлөрсөн цэгт савнд асгаж тогтмол ачиж тээвэрлүүлэх үнс нормыг ил задгаа асгах ялангуяа шатамхай хог хаягдaltaа хамт асгахгүй байх, өвс шарилжийг устгах зорилгоор ил задгаа шатаахгүй байхыг анхаарууллаа. Сүүлийн үед айл өрх иргэд хашаандаа шарилж хог шатаах зөрчил мэрсээр гарч байна. Энэний дагуу улаан гомсмын байгуулагчийн тасаг дуудлагаар явж шалгаж байна. Тэгээд багтайгаа айл өрхүүд ирнэ хог хаягдлаа ч юм уу шарилж хашаандаа шатаахгүй байхыг анхааруулж байна. Энэ нь бол зөрчлийн тухай хуулиар ил задгаа хог шарилж шатаасан тохиолдолд учирсан хохирлыг гаргуулж иргэнийг нь 50 нэгжтэй, аж ахуйн нэгжийг нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно. Ер нь цаашид иргэд энэ талаараас зарим нэг иргэд бол мэдээлэлтэй байдаг. Хогоо шатаахгүй, зарим нэг хүмүүс бол энэ талаар мэдээлэлгүй байснаас болоод хог мог шатаах ч юм уу бас урдаас авсан шаардлагыг бас эсэргүүцгэж тийм нэг зөрчлийг бас гарч байгаа. Тэгэд иргэд цаашдаас анхаарал хогоо шатаахгүй байхыг анхааруулыг бас хажуу хөрж байгаа айл өрхүүдийнхээс агаарыг бохирдуулах ч юм уу иргэдийн тийм тайван байдлыг алдагдуулахгүй байхыг анхааруулж байна. Хог хаягдлын тухай хуулинд хог хаягдлыг зориултын цэгээс бусад газарт хайсан бол учруулс нь хохирол нөхөн төлбөрийг гаргуулж иргэний 30 нэгжтэй тэнцэх төгрөгөөр хуулийн этгээдийг 300 нэгжтэй тэнцэх нэгжээр торгохоор заасан байдаг. Хог хаягдлыг ил задгаа шатаасан тохиолдолд учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 50 нэгжтэй тэнцэх төгрөгөөр аж ахуй нэгж байгууллагыг 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгохоор заасан байдаг. Иймд иргэн аж ахуй нэгж хуулиа мөрдөж ил зад өвсөөс шарилжийг шатаахгүй байхыг анхааруулж байна. Дараагийн мэдээ. Улаангомсмын хот тогтчил дүүшлэхийн орон нутгийн төсвүүд үйлдвэрийн газар 7-р сард үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хангаж ажилласантай холбоотойгоор Улаангомсмын айл өрхөдийн хогийг 7-р сард тээвэрлээгүй. 8-р сарын 5 буюу өчигдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхөдийн хогийг тээвэрлэж эхэллээ. Улаангомсмын хот тогтчил дүүшлэхийн орон нутгийн төсвүүд үйлдвэрийн газар айл өрхөдийн хогийг сар бүр хуваар гарган ачдаг. 7-р сард баяр наадмын бэлтгэл ажлыг хангасантай холбоотойгоор айл өрхөдийн 7-р сарын хогийг 8-р сард нэгтгэн ачгаар болсон юм. Өчигдөр буюу 8-р сарын 5-наас 5-р багаас эхлэн хуваарийн дагуу айл өрхөдийн хогийг тээвэрлэж эхэллээ. За 8 дугаар сарын 5-наас бол эхэлж айл өрхөдийн хогийг ачиж байгаа. 5 дугаар хогийг бол 8 сарын 5-6-нд ачна. 1 дугаар хогийг 7-8-нд, 6 дугаар хогийг 9, 10-11-нд, 4 дугаар хогийг 12-13-нд, 11 дугаар багийг 14-15-нд, 7 дугаар хогийг 16-17-18-нд, 2 дугаар хогийг 19-20-нд, 9 дугаар хогийг 21-22-23-нд, 10 дугаар хогийг 24-25-26-нд, 12 дугаар хогийг бол 27-28-нд бол ачнаа. Ингээд ард иргэдэд анхааруулж хэлэхэд хогоо бол хуваарьтай өдрөөс бол урд гаргаж хэрэггүй. Яг хуваарьтай өдрөө бол одоо хашааныхаа үүдэнд гаргаж тавих хэрэгтэй байна. Улаангомсмын хот тогтчил дүүшлэхийн орон нутгийн төсвүүд үйлдвэрийн газар өнгөрсөн 7 хоног буюу 7-р сарын 31-ээс эхлэн 20 ажилгүй иргэдэг төр ажлын байраар хангаж төв гудамж зам талбайн шороог цэвэрлүүллээ. За ийм манайх бол одоо өөрөө хот тогтчил үйлчлэгээний газраас хөрөн мөнгө гаргаад 20 хүнийг бол яг өөрийн байгууллагын цалинжуулж байгуулгаар 20 хүнийг бол ажлын байраар одоо 7 сарын 31-ээс 8 сарын 4 хүртэл 5 хоног бол одоо Улаангомын төв зам дагах 12 км газрыг бол одоо боржурын шороо, замын шороог бол одоо цэвэрлэжсэн байгаа. 20 хүнийг бол ажлын байраар 5 хоног хангасан. Өдрийн 20 мянгаар
5 хоногийн ажил хийлгээд одоо сая өнгөрсөн бүтэн санд дуслаа. Улаангомс сумын хот тогтчил үйлчлэгийн орон нутгийн төсөв үйлдвэрийн газар айл өрхөдийн хогийг хуваарийн дагуу ачихтул гэр хорооллын айл өрхөд хуваарт өдрөөр хогоо гаргаж тавих хогоо ачуулсан бол дахин хашааны гадна хогоо гаргаж тавихгүй байхыг анхаарууллаа. Онцгой байдлын ерөнхий газраас Мерсикор Монгол олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа гамшигын эрсдлийг буруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь хоёр төслийн хүрээнд балчтад цаг агаарыг урьдчилан сэргийлэх мэдээллийг шүүрхэ хүргэх зорилгоор гар утасны мессежний үйлчлэгийг өөрийн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулад байна. Тус систем нь Монгол улсын хэмжээнд нэвтэрч 21 аймгийн 330 сумын 1820 багийн 20 гаруй мянган малчин гар утсаараа онцгой ерөнхий газар болон цаг өөрийн байгууллагаас гаргаж буй цаг агарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шүүрхэ хүлээн авч байна. Ард иргэдийн гамшигаас хамгаалах чадварыг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх, гадна код ашиглан аймаг сумынхаа цаг агарын мэдээллийг авах боломжтой юм. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөө өчигдөр боллоо. Зөвлөгөөний үеэр 2019-с 2020 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн цэцэрлэгийн хөрөнгө оруулалт эслийн талаарх мэдээллийг нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Даштембэрл хүргэлээ. Тэрбээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-аас 2019 он дамжин 92 сургуулийн цэцэрлэгийн барилга баригдаж байна. Мөн улсын нийслэл дүүрэг орон нутгийн хөгжлийн сан гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэлийн 71 сургуулийн цэцэрлэгт 5.3 тэрбум төгрөгийн их засварын ажил хийх төлөвлөгөө батлан хэрэгжүүлж эхэлсэн. Сургуулийн цэцэрлэгийн эсэлт бүртгэлийн хүрээнд сургуулийн орчиндөө танилцах удирдлагт 25894 хүүхэд багчууд 25913 эцэг их асран хамгаалагч 2646 багш хамрагдсан. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэг үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 7 дугаар сарын 22-нд өдрөөс эхлэн 8 дугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 8 дугаар сарын 2-ны өдрийн 10 цагийн байдлаар цахим бүртгэлд 23546 хүүхэд бүртгэгдсэн байна. Өнөө нийслэлийн засаг даргын 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүрхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын дагуу төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургуулийн байгууллагын барилга байгууламж, сургуулийн орчны зохион байгууламж эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлсэн эсэх удирдах ажилтан багшлах болон мэргэжлийн боловсон өвчтнөр хангагдсан байдал, сургуулийн цөм хөтөлбөр түүний хэрэгжилтэд сургуулийн орчин бүрдүүлсэн байдал зэрэгт хяналт шалгалт хийж холбогдох дүгнэлтийг гаргасан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны, спортын яам, нийслэлийн мэргэжлийн хэлтийн газартаа хөргүүлж дөрвүүдийн боловсролын хэлтэд ерөнхий боловсролын сургуулиудад цаашид хийх ажлын чиглэл үүрэг даалгаврыг өгч ажилласан. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журмын төсөл боловсруулж засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлц зүтгэр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн шүүрхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагч Амар сайхан 2019-с 2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн цэцэрлэгүүдийн бүртгэлийг холбогдох журмын дагуу зохион байгуулах, хяналтын камеруудын хэвэн үйл ажиллагаанд хяналт тавих, сургууль орчмын замын тэмдэг тэмдэглэлийг засварлах, шинжлэх, хурд сааруулагчийг стандартын дагуу байршуулах ажлуудыг холбогдох газрууд зохион байгуулах шаардлагатай. 8 дугаар сарын 15 гэхэд бүх сургуулийн цэцэрлэгийн засвар үүсгэний ажил дууссан байх ёстой. Хичээл эхлэхэд хүүхдүүдийн ая тухайн суралцах боломжийг алдагдуулах, будаг, шуух, ямар нэгэн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх зүйл үнэлтэж байх ёсгүй. Энэ тал дээр маш сайн анхаарч холбогдох байгууллагууд гүйцэтгэлийг хянаж ажиллахыг үүрэгдлээ. Амралтын өдрүүдэд тээврийн цагдаагийн албаны жижигрийн шүүрхай удирдлагын хэлтээс нийт 483 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 310 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 16 хүн гэмтэж ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амнаас хохирсон байна. Тодруулбал Сэлэнг аймгийн Жавхлан сумын 2 дугаар баг Нартай нам гэх газар автомашин авахдаж 49 настай эрэгтэй ил нас барсан. Дундгой аймгийн Луус сумын Цомог гэх газар автомашин авахдаж жолооч Б нас барсан байна. Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн.
Хоёр осол нь онхол дахь хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна. Архи согтууруулах хундааны зүйлийг хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон улмаас 3 нь явган зорчигч бэртэж гэнэтсэн байна. Эхний хагас жилийн байдлаар онхол дахь хэлбэрээр зам тээврийн 461 осол бүртгэгдэж 185 хүний амнаас хохирчээ. Эдгээр улсын 410 буюу 88.9% амнаас хохирсон, 107 буюу 57.8%-ийг орон нутгийн замд гарсан зам тээврийн осол эзлэж байна. Шалтгаан нөхцөлийн судлан авч үзвэл хурд хэтрүүлэх, гүйцэж төрүүлэх үйлдэл буруу хийх, гэрэл шижүүлэх, архи согтууруулах хундааны зүйлийг хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох тохиолдол ихээр бүртгэгдэж байна. Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах хундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, хурдыг тогтооцсон хязгаараас хэтрүүлэхгүй байх, замын нөхцөл байдлаа судлаж хөдөлгөөнд оролцох, гүйцэд төрүүлэх үйлдэл буруу хийхгүй байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Өнгөрсөн 3 дугаар сард засгийн газрын хуралдаанаас дунд ахлагын сурагчдыг сурах хүчээр бүрэн хангах зорилгоор сурах хүчгийн түрээсийн үйлчлэгээ нэвтрүүлж үүнээс орсон орлогыг сурах хүчгийн хэвлэлийн эхэлтгэх, хэвлэх түрээслэхэд зарцуулж байх журам аргачлал батлаж мөрдүүлэхийг даалгасан. Тэгвэл энэ дагуу холбогдох яамнаас сурах хүчгийг төлбөрт ашиглуулахгүй байх журам баталсан байна. Энэ дагуу багангийн сурагчид сурах хүчгээ 100%, дунд ахлагын сурагчдын 40% нь энэ төлбөрийг ашиглах журам хэвээр үйлчлэнэ. Харин сурах хүчгээ зээл дээрээс худалдаж авдаг байсан дунд ахлагын сурагчдын 60% нь сургуулийн номын сангаараа дамжуулан түрээслэх журам батлагджээ. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цэвэрхэн наадцгай аяныг амжилттай зохион байгуулсан нь үргэлжлүүлэн хоггүй цэвэрхэн Монгол аяныг жилийн хугацаатай зохион байгуулахаар болсон байна. Аяны хүрээнд олон нийтэд хог хаягдлын тухай хуулийг сурталчилгахаас гадна нөлөөллийн ажлууд хийх юм байна. Мөн сар бүр тухайлсан сэдвийн хүрээнд аймаг нийслэлийн байгаль орчин аялал жуулчлалын газруудын дунд уралдаан зарлахаар байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Цэрэнбат удирдамж гаргажээ. Уг удирдамжид аймаг нийслэлийг 6 бүсэд хувааж сар бүр тус бүрээс нь нэг аймаг шалгаруулж 1 сая төгрөгөөр шагнахаар тусгажээ. Байгаль орчин аялал жуулчлалын газруудаас гадна уг аянд байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа тусгай хамгаалалт газрын 33 хамгаалтын захиргаа, 21 аймгийн сав газрын захиргаа хамрагдах юм. Аяны эхний сард хогоо цэвэрлэх, дараагийн сард хогийн савдаа болох ажлуудыг өрнүүлэх юм байна. MBC-ний усан мэдээллийн хөтөлбөр үргэлжлүүлсэн та бүхэнд тодорхой булангаар хүрч байна. Тэгэхээр өнөөдрийн тодорхой булангийн зочноор Увс аймгийн Ахмадын хорооны дарга бас нь оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэнд энэ мэндийг хүргэе. Увс аймгийн Ахмадын хороонд бас удахгүй баруун тав аймгийн Ахмадын зөвлөгөөний Ахмадын холбооны удирдах ажлын зөвлөгөөнөөс зохион байгуулах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэхүү зөвлөгөөний талаараас дэлгэрэнгүй мэдээллийг манай үзэгчдэд өгөхгүй юу? За нэг зүйлийг би онцлон нэмэлж хэлхийг хүсэж байна. Аймгийн Ахмадын байгууллагыг аймгийн засаг даргын дарга, аймгийн эдийн төлөвчдийн хурал дэмжиж ажиллаж байгаа. Энэний нэг тод жишээ бол өнгөрсөн оны төгсгөлд батлагдсан Ахмадаа дэмжих гэсэн дэд хөтлөөр батлагдсан юм. Тэгээд жилүүрийн аймгийн хөтөлбөр төлөвлөгөөнд энэ жилд 2 асуудал тусгагдсан байна. Тэгээд нэгдүгээр асуудал бол баруун бүсийн аймагуудын Ахмадын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг манай аймгийн Ахмадын хороо төсөөлөн зохион байгуулах. Хоёр дахь асуудал юу гэхээр аймгийн нийт ахмадуудын дунд урлагийн наадам зохион байгуулах гэсэн 2 том арга хэмжээг зохион байгуулж байгаа юм аа. Тэгэхээр аймгийн Ахмадын хороо бол шинэ байранд орсон Ахмадын ордонтой болсон явдлыг төсөөлээд Монголын Ахмадын холбоо баруун бүсийн зөвлөгөөнийг манай аймагт хийх асуудлыг дэмжиж шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ зөвлөгөөнд Завхан, Говьалта, Ховд, Баян-Улгийн аймагуудын Ахмадын удирдах ажилтнууд оролцсон. Нэг аймагаас 20-30 хүн нэврэлтгүнтэй ирж оролцохоор 150 орчим хүн нэврэлтгүнтэй энэ зөвлөгөөнийг хийхээр бэлтгэхэд байна. Тэгэхээр энэ зөвлөгөөнд Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч өөрөө мөн ажилтнуудын хамт оролцсон. Энэ үеэр зохион байгуулах гол арга хэмжээ юу гэхээр зэрэг нэг өдрийн сургалт байгаа юм. Энэ шинээр гарсан Ахмад насны тухай хууль,
энэтэй холбогдуулаад гарсан хууль тогтоомжуудыг хэрхэн яаж зохион байгуулах асуудлаар ахмадын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна. За мөн сүүлийн үед энэ ахмадын байгууллагыг дэмжихэд шатны засаг даргын тамга газар төгсөн үүрэг чиглэлийг тогтоосон Монгол Улсын засгийн газрын 221-р тогтоол гарсан. Энэ тогтоолын заалтуудыг бас нийтэд сурталчлах, яаж хэрэгжүүлэх үүдгийг арга зүйг мэдээлэх ийм гол зорилготой явж байгаамаа. За тэгэхээр бас сайхан бас Өвс аймагт бас ахмадуудын бас урлагийн наадам боллоо шүү дээ. Тэгэхээр энэ урлагийн наадам бас одоо ямар шатандаа явж байна? За энэ нийт ахмадуудын дунд урлагийн наадам зохион байгуулахаар энэ оны төлөвлөгөөнд тусгацсны дагуу 5 дугаар сараас эхлээд өдөртөмж гаргаж нийт сумуудад хөргөсөн. Тэгээд энэ нь бол 1-р шат бол багуудаас шалгарх ёстой. 2-р шат нь бол сумаасаа шалгарх ёстой. За тодорхой өдөртөмжтэй 10 гаруй нэр төрлийн урлагийн чиглэлийг энд тусгасан байгаа. За 3 дахь шат нь бол сумуудыг бэрчилсэн. Энэ бивсээс шалгарсан урлагийн авиаснууд аймагт орж ирэх юм байна. Энэ 8 сарын 8-нд орж ирнэ. 8-9-ний өдрүүдэд 4 дахь шатны эцсийн шалгаруулалт зохион байгуулахаар бэлтгэхэд байна. Тэгэхээр бас ахмадууд бас хэр идэвхтэй оролцож байна энэ урлагийн наадамд? Энэ арга хэмжээнд ахмадууд нэг хүлээж ирсэн шиг байгаа юм. Хүмүүс их идэвхтэй оролцож байгаа. Тэгээ ялангуяа Тэссумаас бол маш их олон хүн оролцсон. Тэгээ гих мэтлэн олон сумууд байна. Тариалан сум байна. Тэгээд бүр хамтлаг зохион байгуулж оролцож байгаа. Өлгий сум байна. Бүр тэнд чинь ахмадын концертаа зохион байгуулж бүр урьдчилж бэлтгээд суманда концерт болсон. Гэх мэтлэн олон сумууд ер нь ихэнх сумууд бол энэ арга хэмжээнд бол идэвхтэй оролцсон. Энэ юу харуулж байгаа нөхлөө ахмадууд маань бас өөрийнхөө энэ хадгалж байгаа өв соёлоо нийт түгээ дэлгэрүүлээ гэсэн ийм хүслээр мэдэл байдгийг нэг илэрхийлэл гэж манай аймгийн ахмад хороо их баяртай байгаа. Тэгээ одоо эцсийн шалгаруулалтыг хийн. За тэн дээр бол алт мөнгө хүрэл медалуудын эздийг тодорхойлно. Тэгээд тэр өв текстийн бүртгэлтэй ийм судалгаатай ийм мэдээллийн сантаа болно гэдэг бол дараа нь бид нэр залуу үеийнхэнд хоочин үеийнхэнд энэ өвийг яаж сурчлах, яаж хөргөх үү гэдэг асуудлыг зохион байгуулах ажил бас бидний дараагийн шатны зорилт байх болно. За өнөөдрийн тодорхойлолын зочноор Өвс аймгийн Ахмадын хорооны дарга бас нь оролцож бас Өвс аймгийн Ахмадын хороо бас Баруун Тав аймгийн Ахмадын хорооны удирдах ажилтнуудын зөвлөгөөний зохион байгуулах байгаа талаараа болон Өвс аймагт зохион байгуулагдаж байгаа Ахмадын урлагийн наадмын талаараас дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ өглөө. Дараагийн мэдээ Амралт аялал жуулчлалын улирал үргэлжлэж байгаатай холбоотой хот суурин газарт таргууны түүхийн мах болон эдэрхтэн хууль бусаар нэвтрүүлэх агнах зөрчлүүд нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор аймгийн мэргэжлийн хэлтийн газраас сумын засаг дарга нар болон байгаль орчны байцаагч нар тухайн нутаг дэвсгэртээ сайтар хяналт тавьж ажиллах үүрэг чиглэлийг өглөө. Амралт аялал жуулчлалын улирал үргэлжлэж байгаатай холбоотой хот суурин газарт таргууны түүхийн мах болон эдэрхтэн хууль бусаар нэвтрүүлэх агнах зөрчлүүд нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор аймгийн нутаг дэвсгэрт таргуу агнах зөрчил гарч болзошгүй учраас аймгийн мэргэжлийн хэлтийн газраас Өвс аймгийн 18 сумын засаг дарга болон байгаль орчны хэлтийн улсын байцаагч байгаль хамгаалагч нарыг тухайн нутаг дэвсгэртээ хяналт тавьж ажиллах үүрэг чиглэлийг өгчээ. За энэ намрын цагуулж байгаатай холбогдуулаад Улаан сумын нутаг дэвсгэр ан агн нурын тухай хуулийн дагуу таргууны зөрчил гарч ирсэн мэргэжлийн тэнийд бичгэрсэн байна. Энэтэй холбогдуулан манай ан нурхи 2 дугаарыг байгаа харьцаа чиглэлийн эргүүл шалгалт график гаргах тэн дээр одоо хүн гэж хурц ажиллах төлөвлөгөө боловсруулж ажиллана. За энд Улаан сумын нутаг дэвсгэр дээр бол таргууны түүхийн мах болно. Зөвшөөрдөг амьтны махыг хөрвөх салтын дагуу зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авах тул нийт ард иргэд анхааруулах таргууны хориотой байгаа тул хаглахгүй байх. Цааш бол ангийн мах
нөтмахи удан оруулахгүй хөргөснөр хэмж авч сануулгч ярилцлага гişнэ. За зөрчлийн тухай хуулийг агны нэр олсон тохиолдолд зөвшөөрдөг олсон тохиолдолд одоо тэр хуулийн этикетийг бол таргуур 3 дахин нэмэгдсэн 3 дахин нугалж тэднээс энэсэн дургуулаар хэмж авна. 460-аас 500 мянган төгрөг зургана гэсэн. Тэгэхээр таргуур зөвшөөрдөг гэж одоо байгаль орчин шалжуулсан амд өгсөн бол байхгүй. Таргуур бол 20-аар хэвээрээ байгаа. Тэгээ удаан хэмжээнд бол манай 2-р агт бол таргуунаг нөлөөлөл өгдөг. Бид нэр хариуцсан нутгийн зөвшөөрөлөөр л ажиллах ёстой. Би бол одоо энэ ангийн чиглэл 2-р агийн нутгийн зөвшөөрөлөөр ангийн зөрчил гарахгүй агт хуулийн дагуу ажиллана. Таруу агныхаа хорио тавигдаагүй байгаа учраас иргэд малчдыг таруу агнахгүй байхыг мөн худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, таруу тэдгэрийн гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.